これで日本語の2日目の勉強が始まります。さあ、2つだけхэлээ. Яг. За тэгэхээр бид нар нөгөө хоши та гэсэн хэлбэрүүд үзсэн байгаа тийм ээ. За тэгээ хэрэглэхдээ амай табемоно га хоши desu. Амай табемоно га хоши desu. За амай ва нан desu ka? Амай. Чихэрлэг. Чихэрлэг. Тэгэхээр чихэрлэг юм идмээр байна гэсэн үг байна. За тэгэхээр өгөгдсөн үгээр та хэд өгүүлбэр зогоорой. За зогоорой. Чоколето о хоши desu. Чоколето га хоши desu тийм ээ. Чоколето га хоши desu. Хүсгүй байна гэвэл юу гэж хэлнэ гэлээ цаая. Чоколето ва хоши. Хошикунай desu тийм ээ. Чоколето ва хошикунай desu. За дараагийнх нь. За Coca-Cola гэж хэлдэг. Coca-Cola. Coca-Cola га хоши desu. Coca-Cola га хоши desu. За бас нөгөө үйл үгээрээ бас хэлж болно тийм ээ. Уумар байна гэдгээр. За. Хамбага desu ne. Хамбага. За хэлээрэй. Гамбургер идмээр байна гэдэг нөгөө үйл үгээр нь хэлье. Үйл үг гэж хэлэх үү? Хамбага табатай desu. Табатай desu тийм ээ. За дараагийнх нь. За сүү уумар байна. Мируко о намитай desu. Намитай desu. За зүйтэй. За хэрвээ хоши гэдэг үгийг хэрэглүүл дандаа нэр үгийн ард хэрэглэн тийм ээ. За тэгээ үйл үгээр одоо хүслээ илэрхийлэх гэвэл тухайн үйл үгээ тай хэлбэр дээр хувилгачнаа гэсэн үг байна. За жишээлбэл омоширой хонго йомитай desu. Омоширой хонго йомитай desu. Сонирхолтой ном уншмаар байна. За тэгэхээр үйл үгийн мас хэлбэрийг хасаал тай хэлбэрээ нэмчнэ гэсэн үг. За одоо нэгээр өгүүлбэр зохио. За юу гэж зохиож болох нь? За юу гэж хэлэх вэ? Энд юу хийж байгаа хүн юм шиг вэ? Аяллаар явж байгаа. Аяллаар явах. За тэгвэл аяллаар явахыг хүсэж байна гэж хэлвэл юу гэж хэлэх вэ? Хамбаштай. Ryoko shitai desu. Эсвэл Ryoko ga hoshi desu гэж хэлж болно тийм ээ. За дараагийнх нь. За зураг авахыг хүсэж байна гэвэл юу гэж хэлэх вэ? Эо торитай desu. Шашин о торитай desu. Шашин тийм ээ зураг, фото зураг. За дараагийнх нь. Хичээл хийхийг хүсэж байна. Бенкё штай. Бенкё штай desu. За зүйтэй. За тэгээд тэрнээс гадна бас доко ка гэдэг үг маань хаа нэгтэй нани ка гэх юм бол аль нэг ямар нэг дарэ ка гэвэл хин нэгэн гэсэн утгыг илэрхийлдэг. За тэгэхээр доко ка гэх юм бол хаа нэгэн газар хаа нэгтэй гэсэн. Нани ка ямар нэгэн зүйл тийм ээ ямар нэгэн юм. Дарэ ка хин нэгэн гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр нөгөө доко ка доко одоо нани га дарэ гэж бид нар үздэг байсан шүү дээ. Тэгэхээр
тэр га гэдгийнхээ оронд каг хэрэглэвэл ямар утга үүсдэм бэ гэдгийг өнөөдөр үзэх гэж байгаа. За жишээлбэл за ничиёби доко ка икимасу ка? Ничиёби доко ка икимасу ка? За энд нөхцөлөө кагийнхаа ард хэлж болно, хэлэхгүй байсан ч болно гэсэн үг. Ничиёби доко ка икимасу ка гэж болно. Эсвэл ничиёби доко ка икимасу ка гэж хэлж болно. Тэгэхээр нэм гарагт ямар нэгэн газар руу хаа нэгтээ явах юм уу гэж асууж байна. Ие доко мо икимасен. Ие доко эмо икимасен. За тэгэхээр хаашаач явахгүй гэдгийг бол бид нэр хэлж мэднэ тийм ээ, доко мо, доко эмо. Тэгэхээр би хаашаач явахгүй гэсэн үг. Тэгэхээр хаа нэгэн газар руу явах юм уу гэж асуухтаа доко ка. За эсвэл нөгөө юу гэдэг юм бэ? Одоо нэг нүдний шилээ ч юм уу хаа тавьснаа мэдэхгүй шүү дээ. Тэгэх юм бол хаана байгаа бол доко каны яримас. Хаа нэгэн газар байгаа гэж хэлэх юм бол доко каны яримас. Гэх мэтэр доко ка гэх юм бол хаа нэгэн газар гэсэн утгыг илэрхийлждэг. Доко ка. Ничиёби доко ка икимасу ка? Нэм гарагт хаа нэгэн газар руу явах уу? Хаашаа биш үү тийм ээ, хаа нэгэн газар руу гэсэн үг. За тэгвэл дараагийнх нь. Онакага сукимашита. Онакага сукимашита. Гэдэс өлссөн гэсэн үг тийм ээ, гэдэс өлссөн. Наника табетай desu. Наника табетай desu. За ямар нэгэн юм идмээр бэ? Ямар нэгэн юм гэсэн утгаар ордог байна. Наника табетай desu. Ямар нэгэн юм идмээр. Наника болчвол юу болцдог тийм ээ, юу. Наника гэвэл ямар нэгэн юм болцдог байна. Наника табетай desu. Наникао табетай desu. За тэгэхээр энэ оог бас хийж болно, хэлэхгүй гэж болно гэсэн үг. За дараагийнх нь. Кёшицуни дарека имасу ка? Кёшицуни дарекага имасу ка? За бас энийг хэрэгж болно, хэрэглэхгүй ч болно тийм ээ. За кёшицуни дарека имасу ка? Тэгэхээр юу гэж өгүүлбэр болох нь? Ингээд хин нэгэн байна. хин нэгэн байна уу? Хай, сенсейга имашита. Хай, сенсейга имашита. Тийм ээ, багш байсан гэж юм тийм ээ. За тэгэхээр дарека гэвэл хин нэгэн, наника гэвэл ямар нэгэн зүйл, ямар нэгэн юм гэсэн. Доко ка гэвэл хаа нэгэн газар, тийм ээ, хаа нэгэн юм гэсэн үг. За ингэж бас хэрэгэлдэг байна. За энэ нөгөө төрөний ярьжсэн тайлбар. За энэ хоши тийм ээ, нэр үгийн ард хоши. За үүлэг тай гэсэн хэлбэр дээр 3 дахь зэтгээдийн хүслийг илэрхийлэхэд зохимжгүй гэсэн үг. За жишээлбэл Бато-сан ва курумага хоши desu. Ингэж хэлэхгүй байна тийм ээ. Карина-сан ва кеки о табетай desu. Бас ингэж хэлэхгүй гэсэн үг. За хин нэгнийг ямар нэгэн зүйл хийхэд урих, эсвэл хин нэгэнд ямар нэгэн зүйл санал болгоход хоши desu ka, tai desu ka хэлбэрүүдийг ашиглахгүй. Хоши desu ka, tai desu ka. Одоо нөгөө хүслийн асууж ингэж хэрэглэхгүй. Мөн ямар нэгэн зүйлийг санал болгохтой ингэж хэрэглэхгүй байна. Жишээлбэл кофега хоши desu ka гэж асуух байна тийм ээ. Кофе хүсэж гэнэ гэж асуухгүй. Харин оронд нь кофега хоши desu ka гэхийн оронд мөн кофе о номитай desu ka гэж асуухгүйгээр юу гэж асуух зохимжтой вэ гэхээр кофе ва икага desu ka? Кофе ва икага desu ka? За мөн кофе о номимасен ka тийм ээ, кофе о номимасен ka гэж хэрэгж болно гэсэн. За тэгэхээр энэ түрүүн багш нь хоши гэдэг үгэн дээр нөгөө 3 дахь зэтгээдийн хүслийг хэлэхгүй гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр үйл үгний энэ тай хэлбэр дээр бас адилхан 3 дахь хүслийн хүслийг хэлэхгүй.
Энэ дээр бас нөгөө хошигару гэдэг шиг табетагару гэдгээр хэлдэг. Табетагару. Нөгөөх нь хошигару гэсэн тийм ээ. Ийн гару болчихсон. Тэгэхээр үйл үгэнд гэсэн тай хэлбэрийнх нь ийн хасагдаад гару нэмэгдчихдэг. Табетагару. За тэгээд табетагару эсвэл хошигару гэхээр нөгөө үйл үг үүсэнгүүтээ нэгдүгээр бүлгийн үйл үг болчихсон. Гару рүү төвсөлтэй боловч өмнө нь аагаар анилсан одоо үсэг сонсогдож байгаа учраас тэгэхээр хошигаримас тийм ээ мас хэлбэр дээр хувилгыг гэвэл тэгэхээр энэ дээр юу гэх нэ Бато-сан ва курума о хошигаримас гэж хэлнэ гэсэн үг байхгүй. Бат машинтай болохыг хүсэж байна. Бато-сан ва курума о хошигаримас. Карина-сан ва кеки о табетагаримас. Карина кек идмээр байна. За эсвэл энэ дээр нөгөө раши, ёо, митай гэсэн үгнүүдээр нэмжнэ гэсэн үг байна. Яг. За одоо дасгал. За бидний үзэж байгаа хичээлийн бүнкэй тийм ээ өгүүлбэрийн загварууд. За нэг өгүүлбэрээр нь уншаад орчуулцгаая. За бямбшгээс эхлэх үү. За, ваташи ва курума га хоши desu. Би машинтай олмоор байна. За, солонгоо. Ваташи ва суши ва табетай desu. Би сушиг идмээр байна. За энэ огийн оронд га бас хэрэгж болно гэсэн үг байна тийм ээ. За дараагийнх нь төвчөн зориул. Ваташи ва францо э риори о нарайни икимасу. Би Франц руу хоол хийж сурахаар явсан. Хоол хийж сурахаар явна тийм ээ. За дараагийнх нь хажуу. Има нани га ичибан хоши desu ka? Атараши хин юу гэж юм бэ? Кейтай. Кейтай га хоши desu. Хоши desu. Одоо юу хамгийн ихээр хүсэж байна вэ гэдгсэн чинь шин Кейтай денва. За хажууны микрофон салцруулъя. За атараши кейтайга хоши desu. Шинэ гар утастай болохыг хүсэж байна тийм ээ. Шинэ гар утас хүсэж байна гэсэн үг байна. За энэ кейтай гэдгийг хирагана гарч бичдэг, ханзаарч бичдэг, катагана гарч бичдэг байна. За дараагийнх нь тэргэл. Natsu yasumi wa doko e ikitai desu ka? Okinawa e ikitai desu. Амралтаар хаашаа явах вэ? Хаашаа явахыг хүсэж байна. Хаашаа явах вэ гэвэл икимаска болсон тийм ээ. Явахыг хүсэж байна вэ? Окинава. Окинава руу явахыг хүсэж байна. Явна гэвэл икимас болсон. Тэгэхээр нөгөө хүсэж байна гэдэг үгээ заавал хэлэх хэрэгтэй байна. Зуны амралтаар хаашаа явахыг хүсэж байна вэ? Окинава руу явмаар байна гэсэн үг байна тийм ээ. За дараагийнх нь минь зулгаан. Киово цукаремашта кара нани мо шитаку най desu. Өнөөдөр ядарсан учраас ямар ч зүйл хийхгүй. Соо desu ne. Киомо кайги ва тайхин desu ne. Гэж тань. Өнөөдрийн хурал нь хүнд байсан байх нь. Хүнд байсан байх нэ. За намын эрдэнэ. Тийм үү тийм яах юм. Намын эрдэнэ байна уу хөөе. За бямбшиг. За, шүүмацу ва нани о шимасу ka? Kodomo to Kobe e pune o mini ikimasu. Шүүмацу гэж юу хэлэх шээ?
7 хоногийн сүүл. Тийм. 7 хоногийн сүүлээр юу хийх вэ? Хүүхдүүдтэйгээ кобелүү хүний чи юу вэ? За усан онгоц. Усан онгоц үзэхээр явна. Аха, за зүгтээ. За дараагийн солонгоо. 日本へ何の勉強に来ましたか？日本へ何の勉強に来ましたか？じゃあ、美術勉強に来ました。美術の勉強に来ました。Аха. Юуны хичээл хийхээр ирсэн бэ гэсэн үг байна. Аха. За bijutsu урлаг. Урлагийн хичээл хийхээр ирсэн. За нөгөө зорилго заасан нэг нөхцөл маань байна тийм ээ. За дараагийн төвшин зараал. 冬休みはどこか行きましたか？北海道へ食に行きました。Аха. За юу Уцын амар нэгтээ явсан уу? Тийм ээ. Хоккайдо цан унахаар явсан. Цанаар гулахаар явсан гэсэн үг байна тийм ээ. Скини икимашта. Ски цан гэсэн үг. За тэгэхээр цанаар гулахаар явсан гэдгийг ски о шимас гэсэн үг гэдэг. Тэгэхээр о шимас гэдгийг хасаад шууд нэр үгээр нь бас хийж болдог бахнэ. Скини икимашта. За дараагийнх нь тэргэл. 私は車が欲しいです。Би машин толгосч. За минь жуулах. 私は家が欲しいです。Би гэртээ болох. За намайг нэрсэн үү? Микрофон байгаа юм уу? Халиуныг сүүлдээ сонсохдоо байсан шүү. Эхний өгүүлбэртээ сонсогдсон. За бям шиг. 私は家が欲しいです. Би гэртээ болмоор байна. За дараагийн өгүүлбэр. 私は友達が欲しいです. Би найзуудтай болмоор байна. Зүйтэй. За дараа нь солонгоо. 私はカメラを買いたいです. Камера авмаар. Камера авмаар энэ төвчин зараал. 私は家族に会いたいです. Тэгээ уулзмаар. За дараагийнх нь халиун. Халиуныг сонсогдох нь одоо юу ч дугаараад үзтээ. За сонсогдохгүй шүү халиунаа. За тэргэл. 私は外国で働きたいです. Би Солонгос. Биш. Гайкоко гадаад улс. Гадаад улс руу сурах. Биш. Хатаракимас ажиллах гэдэг үг. Ажиллах. Ажилламаар байна тийм ээ. Би гадаад улсад ажилламаар байна. Гадаадад ажилламаар байна гэсэн үг байна. За, минь бодгоо. あなたは何をしたいですか? Чи юу хиймээр байна? Чи юу хийхийг хүсэж байна? Чи юу хиймээр байна? За тэгэхээр энэ дээр нөгөө та гэсэн хэлбэр дээр энэ о нөхцөл авдаг үгнүүд маань га гэсэн нөхцлөөр бас солигдож болно гэсэн тийм үү? Зөвхөн о авдаг нөхцөл гэсэн. Жишээлбэл казаку ни айтай дэс гэдгийг нийгийн оронд бол гаг яасан ч хэрэглэхгүй гэсэн үг тийм ээ. Гийн оронд га гэсэн нөхцөлийг яасан ч хэрэглэхгүй. Зөвхөн о нөхцөл орж болдог үгэнд л огийн оронд гаг хэрэглэж болно гэдэг өмнөх хичээл дээр тайлбарласан. За тэрийг бас энэ дөрвөн дээр анхаарах шүү. За номер нь бас байхгүй ирээгүй юу? Номер нэ уг нь байгаад тах юм. За бям шиг. 行きたいです. 行きたくないです. За юу гэсэн? Ямар байна, ямаргүй байна. За солонгоо. 食べたい. 食べたくない. Идмээр байна.
идмээргүй байна. Тэгшин жаргал. Киконшитай дес. Киконшита кунай дес. За зүйтэй. Юу гэсэн үг лээ? Хөрмимэрэн хөрмим. Гэрэлмээр байна, гэрэлмээргүй байна гэсэн байна. За, бэмт шиг. Watashi wa Kyoto e Nihon ryori o sobi ni ikimasu. Би Кёто руу Нихон Ryori-о. Энэ нь арай зөвхөнчтэй. сонгож унших юм биш. Табэни икимас. Би Кёто руу Япон хоол идэхээр явна. За. Солонгоо. Одоо шууд чигээр нь уншаарай хаа. Шууд чигээр нь үү? Watashi wa Kyoto e asobi ni ikimasu. Би Кёто руу асоби мас хөгжилдөх, зугаацах, цэнгэх гэсэн үг тийм ээ, тоглох. Тэгэхээр хөгжилтөөр зугаацахаар явна. За, төвшин зараад. Watashi wa kaimono ni Кёто е. Watashi wa Kyoto e kaimono ni ikimasu. За. Би Кёто руу юм хөдөлтөж авахар юм. За зүйтэй. За, тэргэл. Watashi wa Kyoto e bijutsu no benkyou ni ikimasu. Би Кёто руу урлагийн хичээлээр явна. За өдөр цараа энд минь хин хоёр мисч байна багшаа би өгөн. Тэг хин минь болгон цадарч номер эрдэн халин хоёрын дуу сонсохдохгүй байгаа шүү гэдэг. За дараагийнх нь минь болгон. Anata wa Kyoto e nani o shi ni ikemasu. Чи Кёто руу юу хийх гээд хийхээр явж Икимаска юу хийхээр явах вэ тийм ээ, икимаска. За гэм утгатай. За хэрвээ ни буюу зорилго заасан нөхцөлөө хийгдэхийн тулд үйл үг байвал мас хэлбэрийг аваад мас хэлбэр дээр нь заалгах чинь тийм ээ. Асоби ни, табэни, нэр үг байх юм бол шууд заалгана. Каймононы, бенкёны гэх мэтлэнгээр. За асуулт нь байх юм бол Nani o shini юу хийхээр те nani o benkyou shini dare to ai ni ikimasu ka гэх мэтлэнгээр асуултыг нь бол тохируулаад асуух юм байна. Яг. За гэрийн даалгаварт болохоор за реншу C-ийн 1-р цэглэлийг хийгээрэй. C болохоор нөгөө орлуулдаг тийм ээ. Тэгэхээр энийг л хийчих. Sumimasen, ohayo terebi desu ka? Ima nani ga ichiban hoshii desu ka? За гэх мэтлэнгээр ингээд нөгөө харилцан яриа байна тийм ээ. За телевизээс ирчихсэн нэг хүнээс ярилцлага авч байгаа байдлаар бичих нь байна. Юу өгч байгааг нь. За тэгэхээр реншу түрүүний юун дээр болохоор дасгал дээр хичээл дээр болохоор реншу B-ийн 8-ыг өгсөн тийм ээ. Одоо реншу C-ийн 1. За тэгэхээр зөвхөн нэгийг л хийгээрэй, хоёрыг хэрэггүй. За. За тэгэхээр нөгөө нэг юун дээр нэг жоохон ажиллаад байгаа. За 3 дахь хүний хүслийг асуух ба гэдэг байгаа тийм ээ. За тэгэхээр хоши эс. За энэгээр бид нар одоо үзчихэд байгаа. За тэгвэл 3 дахь хүнийхийг асуухтаа хошигаро. За энэ үгээр одоо асуунаа гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр хоши дэс гэдэг маань болохоор өмнөө нэр үг аваад га нөхцөл авнаа гэсэн. За тэгэхээр
шийдэх гэсэн. За хошигару маань болохоор нэр үг аваад тэгээд ард нь нөхцөл аваад хошигару гэж хэлнэ гэсэн. За хошигару гэдэг маань болохоор ингээд нөгөө үйл үг үүсэж байгаа хүсэж байна гэсэн. Тэгэхээр энэ маань хувирахтаа нэгдүгээр бүлгийн үйл үг шиг хувирна. Тэгэхээр мас хэлбэр дээр хошигари мас болж хувирна гэсэн үг байна. Хошигари мас. За тэгвэл одоо жинхэнэ Ямада за ном авахыг хүсэж байна. Тийм ээ. За тэгтээ авах гэдэг үйл үгээр нь хэлэлгүйгээр одоо бүгдээр энэ хошигаримас гэдгээр хэлий гэвэл юу гэж хэлэх нь вэ? Ямада сава Хонго хошигаримас. Хонго хошигаримас. За гэх мэтлэнгээр одоо 3 дахь хүний хүслийг хэлнэ гэсэн үг байна. За гэсэн чинь юм хурцлаа. За тэгэхээр за хоши дэс гэдэг дээр бол ингэж болох нь тийм ээ хошигаримас. Тэгэхээр ингэж байгаа шүү дээ түрүү. Хошигаро эсвэл хошигате ирүү гэсэн хэлбэрээр хэрэглэж болно гэсэн тийм ээ. За тэгэхээр энэ хоёр үгний бол утга нь яг адилхан хоёулаа хүсэх гэсэн үг. Гэхдээ хошигате ирүү гэдэг нь болохоор нөгөө үргэлжилсэн хугацаанд одоо жишээлбэл багш нь өмнө нөгөө та хэлжсэн сүндэ имас кикконште имас амьдардаг одоо гэрэлсэн гэдэг үгнүүд болохоор жишээлбэл нөгөө кикконште имас гэх юм бол ште кикконште ирүү гэсэн үгнээс гаралтай байхгүй юу? За энэ дээр бичиж байгаа. Кикконште ирүү. За адилхан энэ араад тэ ирүү гэсэн хэлбэр байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ тэ ирүү гэсэн хэлбэрээр юу илэрхийлдэг гэхээр одоо тогтмол хугацаанд тодорхой хугацаанд үргэлжилж байгаа үйл үгийг илэрхийлдэг. Жишээ нь кикконште имас гэх юм бол гэрэлсэн тийм ээ гэрэлжсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж хүн хуримлангуудаас салдгүй шүү дээ. Тэгэхээр ингээд доктортой ч юм уу эсвэл тодорхой хугацаанд үргэлжилж байгаа үйлийг хэлэхдээ бид нэр энэ ирүү гэсэн үйл үгийг өмнөх үйл үгтэйгээ хослуулж хэрэглэдэг байхгүй. Тэгэхээр өмнөх үг нь тэ хэлбэр дээр хувираад кикконште ирүү. За тэрнтэй адилхан хошигате ирүү гэх юм бол одоо нэлээ ингээд нөгөө хүсээд одоо юу гэдгийг те би бага наснаасаа эхлээд Япон явахыг хүсэжсэн гэх юм бол хошигате имашта одоо хин Ямада-сан гэдэг юм уу Ямада бага байхасаа Япон явахыг хүсдэг байсан гэж бид нэр хэлье гэх юм бол хошигате ирүү гэсэн хэлбэрээр хэлнэ гэсэн үг. Нэгэн тийм нөгөө тогтвортой хугацааны турш тогтмол одоо үргэлжилсэн хугацааны хувьд одоо хэлэхээр бол яг одоо хүсэж гин тийм ээ гэх юм бол хошигару гэдгээр хэлнэ. За тэгэхээр юу одоо нөгөө нэг тай хэлбэрийнхаа үйл үгэн дээр ярих гэжсэн. За табетай эс. За энэ болохоор нэг юм уу хоёр дахь хүн дээр хэлнэ гэсэн тийм ээ. Гурав дахь хүн дээр болоод ирэхээр табета гэд ийг нь хасаад гару болгочихно гэсэн. Табета гару. За тэгэхээр табета гару гэдэг маань бас рүү гэж төгссөн үйл үг. За тэгээд хэдвэр бүлгийн үйл үг вэ гэдгийг харахын тулд 20 дугаар бүлгийн үйл үг ч гэсэн рүү төгсөлтэй байдаг тийм ээ. Тэгэхээр 2-өө 1 үү гэдгийг харахын тулд өмнөх үсгээ харчихна. Тэнгүүд энэ аагаар хэлсэн аваа байгаа учраас табета гару маань 1-р бүлгийн үйл үг юм байна гэдээ ойлгочихно. Тэгээд мас хэлбэр дээр табета гаримас. За ингээд хувирчихна гэсэн үг шүү. Табета гаримас. За тэгвэл ваташи ва
кеки. Ga эсвэл о табетай дэс. Тийм ээ. Би бялуу идэхийг хүсэж байна. За тэгвэл 3 дахь читэд дээр хахамо за эндээс ирээд үзье. Кекио хахамо кекио затаха табета гаримас. За ингэж хэрэглэн гэсэн байна. За ээж ч гэсэн бялуу идэхийг хүсэж байна. Тэгэхээр энэ нөгөө хошигару тийм ээ табетагару гэсэн үйл өгнүүдийн өмнө болохоор о нөхцөл авна. О гэсэн үг. Хоши гэх юм бол га хоши кунай гэвэл ва авах нь тийм ээ. За эднийхээ ялгааг ойлгосноо. Табета. Энэ нөгөө сүлд бицүү үг мэн хайчих юу? Хаха гэдэг ханзаа одоо мэднэ тийм ээ. Одоо нөгөө нэг яг хичээл дээр заасан хичнээн ханзаагаа хэлээ. Та тоож үзсэн үү? Нөгөө давтлагын үеэр зааж ирсэн хаха мөн гэх юм. 20 гаруй байгаа хаа. 20 орчим. 20 орчим байна. Багштай нөгөө нэг үдсэн хансуудынхаа зургийг аваад явуулчаарай. За ингэж хэрэглэн гэсэн тийм ээ. Хахамо кекио табета гаримас. Тэгэхээр 3 дахь хүний хүслийг ингэж одоо асуух нэ. За тэгэхээр ээжигээ хэрвээ юу гэдгийг бялуу идэхийг хүсэж байна уу гэж асуувал юу гэж асуух вүлээ? Кекио икага desu ka? Кеки ва икага desu ka? Тийм ээ. За өөрөөр идэхгүй биз гэвэл юу гэж асуух вэ? Кекио табемасенка. Кекио табемасенка гэх мэтээр хэрэглэх нь байна. За. Өөр за би ээж нэг хичээлтэй байна. За өнөөдрийн хичээл дээр өөр асуух зүйл юу вэ? Тэгэхээр ерөнхийдөө бол энэ 5 төвшөнд дөрмийг нэг ерөнхий байдлаар нь үздэг. Ерөнхий байдлаар нэг дөрмийн талаарх ойлголттой болдог тийм ээ. За тэгээ энэ дөрвөөс эхлээд тухайн үдсэн дөрмүүд маань нэлээд ингэж задарч ирдэг. Одоо тэр нийгийн ялгаа, дэгийн ялгаа, за тэгэл энэ хошигару, тагару гэсэн хэлбэрүүд нь энэ дөрвөлөө ороод ирдэг. Тэгээ илүү нөгөө наривчилж үздэг байхгүй юу? За өөр асуух зүйл байна уу хүмүүс ээ? Гайгүй юу? Та хэд нэг сүүлийн үед бүр ингэж нэг сонирн болчихжээ. Юм асуухаар дуурахгүй. За асуух зүйлгүй бол завсарлцгаах уу? Гэрийн даалгавраа ойлгосон тийм 13 дахь хичээлийн Реншу B-гийн 8, Реншу C-гийн 1. Одоо минийх ажиллаж байна огшаа. Одоо ажиллаж байна шүү дээ. Чинийх чи хичээл дуусахаар ажиллаж байна шүү. За юм асуух гээд. За. Түрүүч ингээ ориллоо. Тэгээд нөгөө нэг та багшаа бичлэг хийж тавина гэд гисэн шүү дээ. Ааха. Тэрийгээ хизээ тавих юм бол огшаа. За тэрийг одоо өнөө маргааш бол тавих зорилготой лээ. Дараагийнх нь яг дөрмүүдийг тавина гэсэн үг юм тий огшаа. Тэгээ ер нь бол нөгөө энэ 5-д хэрэглэгдэж байгаа дөрмүүдээс жижиг бичлэг хийгээд тавиад идэм үү гэж бодсон. Багшаа тэгээд яг тэднийг үзээд хэрвээ энэ номоо үзээд дуусгачих юм бол энэ 5 өхөр төвшнийг болох уу, энэ 4-ийг болох уу багшаа? Энэ 5. Бидний энэ Миннано Нихонго чинь нөгөө эхнийхэн дэвтэр нь болохоор энэ 5 баггүй юу? Хоёр дахьыг нь үзчихэж энэ 4-т хүрнэ. Багшаа би дагаад хан стресс судлаадах юм бол энэ 5 өхөр болох юм байна тий багшаа? Болно шүү дээ. Одоо ерөнхийдөө бол та эдийн хувьд юу гэхээр ямар ч гэсэн нэг дүрм одоо Японы хэлний өгүүлбэрийн бүтц нэг иймэрхүү байд юм бэ, дүрм нэг иймэрхүү байд юм бэ гэсэн ойлголттой болчиход байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр
өөрөө бие дагаас цааш нь сураад авах боломжтой. Одоо энэ 107 сард нөгөө бүртгэл нь хойшлогдчихгүй 7 сард энэ 5 өгөх боломжтой шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ 5-д ирдэг хандснууд байгаа, шинэ өгнүүд байгаа. Тэгээ тэднийг яг өдөртөө хувааж аваад хийжтэй байвал богино боломжтой та. Одоо та эдийн зүгээс жишээлбэл хамгийн түрүүнд мэдхийг хүсэж байгаа ямар дүрэн байна? За та хэд ингэчих заяа. Яг өөртөө бодож байгаад за нэг тим дүрмийн талаар нэг жоохон мэдлэгтэй болмоор байна гэж бодсон зүйлээ багш руугаа хувь чатаар явуулчих. Багш нь тэрийг чи харж агаад тэрүүгээр чинь бичлэг хийж явуулъя. Эсвэл тийм одоо өөртөө сайн мэдэхгүй байгаа учраас гээд бичихгүй байвал өөрөө юу яагаад вэ? Энэ 5 төвчнийхээс хараад. Өнөөдөр багш нь нэлийн хичээлтэй байд юм а. Маргааш амжуулахыг бодно. За халууны микрон бас ахад таг утга шиг бодлоо шүү. Эсвэл асуухаа болчих юм уу? Тий одоо сонсогдоо болж. За чи над руу хувь чатаар бичээд явуулчаарай заа юу. Ер нь одоо Японы хичээл дээр ч гэсэн цаашид яаж юу үзмээр байна гэдгээ та өөрсдөө саналаа бас багш руугаа хувь чатаар бичиж болно шүү. За. Өөр одоо хичээлтэй холбоотой асуултууд байхгүй ингээ өндөрлөх үү? Тэгээ та над руу мессеж хийгээд асуултуудаа асуугаарай. За коредэ нихонго но нitsukame no benkyou ga owarimаsu. Sayonara. Sayonara.